Нас ахих тусам төрсөн өдөр хурдан болоод байгаа юм шиг танд санагддаг уу? Мэдээж эрт орой хизээ нэгэн цагт хангалттай сайхан урт насыг туулж өтөл насанд хүрэх болно. Бид амьдралын он жилүүдээ хамгийн сайн сайхнаар өнгөрүүлэхийг хүсдэг шүү дээ. Дуулал 92 дээр өтөл насны талаар бичсэн тэдгээр үгс миний амьдралд биелэх болтугай гэж би үргэлж хүсдэг. Зөвхт хүм далдуу мод шиг цэцэглэж, ливандах хуш мод шиг ургана. Эзний өргөөнд тэд суулгагдаж, Бурхны маань хүрээнүүдэд тэд цэцэглэнэ. Тэд хөгшөрсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна. Дуулал 92:12-оос 14. Би энэ ишлэлд үнэхээр дуртай. Нас өндөр болсон ч үржил шимтэй, үр жимстэй, ногоон хിവэр байх нь гайхалтай амьдралын хэв маяг биш гэж юу? Үрчлээс, жин нэмэлт, биеийн өвдөлт зовир зэргийг тоохгүйгээр харин Бурхан биднийг суйрлуулсан тэрэл газарт бүрэн дүүрэн зориулалт хүсэл тэмүүллээр амьдрах нь ямар гайхалтай гэж Паул Филиппойчуудад бичсэн захидалдаа ийхүү бичжээ. Ах トゥ нараа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй. Харин хийдэг ганц юм маань артхаа мартаж урдах өөдөө тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг. Филиппой 3:13-аас 14. Швейцарт хайлбын өндөрлөгт нэгэн уулын хөтчийн дурсгалын хөшөөс өндөрлжээ. Тэрээр уулан төөрсөн жуулчныг аврахыг оролдож яваад ам ирсдсэн юм. Хөшөөн дээр сийсэн бичээс нь тэр авирч байхдаа нас барсан. Энэ үгийг би ч бас дэлхий дээрх замналын минь төгсгөл ирэхэд үлдээх ураа үг болохыг хүснэ. Тиймээс би зорилгодоо хүрэхийн тулд Бурхны тусламжтайгаар өтөл насандаа ч гэсэн үржил шимтэй, шинхэн, ногоон байхыг хүсэн тэмүүлэн урагшлах болно. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.